Өнгөрсөн 5 дугаар сарын 29-ний өдөр Цэлмэн хэмээх 7 настай хүү гэрийнхээ ойрцоох тоглоомын талбай дээр тоглож байгаад сургаггүй алга болсон талаар хэвлийхэн мэдээлж байсан. Алга болсноос нь хойш түүний ар гэрийнх нь 8 өдрийн турш нойр хоолгүй хүүг газрын мухар бүрээр хайсан боловч одоогүй талаар Цэлмэн хүүгийн ар гэрийнхэн мэдээлсэн юм. Мэдээллийн мөрөөр хүүгийн гэрт очиж сурвалжлага авч байхаар нь нийслэлийн цагдаагийн газрын хүүгэд хамгаалал хаяг тогтоох төвийн хүүг олсон баярт мэдээг дуулгаж гэрт нь хүргэж ирлээ. Нийтийн цагдаа газрын хүүхд хамгаалал хаяг тогтоох нийс Улаанбаатарын гудамж салбар олон нийтийн газраар эцэг эхийн хараа янтаас ингээд тэр нөлөөллөөр амьдарч байгаа хүүхдүүдийг гэмт төрөлсөлтөд орохоос урьдчилан зэрэглэх зорилгоор цуглуулж эцэг их асар хамгаалагч нөөж хүлээлгэж өгөх үйл ажиллагаа явуулдаг. Өнөө жилийн байдлаар бид давхарцсан доогоор одоо 260 хүүхдийг хүлээж авч эцэг эхэд нь хүргэж өгсөн байгаа. Нийт ирж байгаа хүүхдийн 95% нь эцэг эхэд нь 5 одоо гэртээ очих болцоогүй 5% нь бол бусад асрамж халамжийн байгууллагуудад байршуулдаг байна. Өнөө жилийн эхний 5 сарын байдлаар мөн 62 эцэг их асар хамгаалагчаас өөр хүүхэд нь одоо очих ёстой цагтаа ирсэнгүй аль эсвэл одоо очих ёстой газар очиагүй гэж цагдаагийн байгууллагад ерөн сурвалжлуулахаар хандснаас бид одоо 58 хүүхдийн олж нас эцэг их асар хамгаалагчд нь бол хүлээлгэж өгсөн байна. Үлдсэн хүүхдүүдийн хувьд одоо бас ерөн сурвалжлах ажиллагаа хийгдэж байгаа. Хүүгийн ээжийг цэцэг тайгна гэдэг одоогоор эрсэлэн тодорхой ажилгүй нас өндөр гарсан ээжийг асардаг. Ээж 2 хүүхдийн хамт амьдрахын зэрэгцээ эмэгтэйдүүд түүний хүүхдийн хамт нийтдээ зургуулаа хаан улдүргийн 39-р байрны 3 дугаар орцны хонгилд амьдардаг байна. Эмэгтэйдүүд нь орцны жижүүр хийж олсон хэдэн төгрөгнөөсөө энэ нэр хайлыг авч явдаг учраас захиргаатах хэрэг нь энэ хүнд байдаг хэмээн тайлбарлаж байсан юм а. Өөрөөр хэлбэл Цэлмэн бодоод түүний эгч дүүсийг зодож загнадаг учраас гэрээсээ дайчхад хүргэдэг байна. Гэртээ хүргэж ирсэн Цэлмэн хүн гэртээ орохгүй хэмээн уйлж байгаагаа чилж байсан юм. Эндээс харахад бяцхан хүү өвчрхийлээс зугатааж гэрээсээ дайждаг, цаашлаад дахин гэрээсээ зугтахгүй ч гэх баталгаагүй байлаа. Even I would have it. That's all I know. Keep it on. Then the house is come back. 이메 밑에 보자 이게 누구 밑에 가서 여기다가 이제 나는 저까라 алга болж штэ 29 өдөр тийм үү. Тэгээ яагаад худлаа чи миний дугаар муугаар ээж бишгээ дугаар мэднэ үстэй. Яагаад тэгээ худлаа яриад байгаа юм Цэлмээ? Одоо хөдөө. Ойлгоо. Ингэж худлаа ярих муруу. Эхнийхээ зодхоо би эхнийхээ ингээд гол мол яваад хүүхд мөхт аваахаа би зодсон. Хүүхэд амьдрахад бэрхийн газарт хүн байтугай мал тогтоход бэрх. Ямар ч агааргүй харанхуй чиг даасан энэ нөхцөл хүүхэд эрүүл сарвал болчиход бэрхээ. Цэлмэн хүүгийн аав нь хар багтны ээжээс нь салаад явснаас хойш өнөө хүртэл сургаггүй гэж байгаа. Түүнээс хойш дам даржаад айлын хашаа хөсөж суудаг байсан ч тухайн айл нь хашаагаа зарна гэснээр Цэлмэн хүүгийг энд нүүж иржээ. Өдрийн цагт гэртээ тогтоо болсон хүү энэ удаад 8 хоногоор алга болж орц хонгил таршааны нөхөр гэр хийж явжээ. Хэдийгээр гадуур тэнд явах нь хэцүүж гэлээ гэртээ байхаас илүү жаргалтай байдгийг 7 настай бяцхан хүү хэлж байсан юм а. Одоо хүүхэд аргалаад ээж байна. Одоо арга гэртээ орохдоо хүүхэд одоо энийгээ доорх хэрэгтэй тийм. Энэ арагийн гэртээ орохгүй уйлаад байна шүү. Тэр урд байна энэ Цэлмэн орохгүй гэдэг энэ аял болж байна. Хурдл. Тийм ээ это хурдл. Гэрээгээ үүдэн байна тий. Яагаад авахгүй юм даа нэг дөө. За мэдхгүй чи орж хөл ирээд энэ хүүхд мөхтэй болчихгоо. Би бол мэдхгүй юм тий. Тэ яах юм бэ хөө яагаад гэртээ орохгүй аа? Цэлмэн яагаад ингэж байгаа юм чи? Аа? Яадаг гинэ? Тоглохгүй юу? Сая яваад тэгээд хаагур явсан энэ дөө. Айлуугаа. Айлаараа ямар айлт очив? Таньгүй. Таньдаггүй айлтсан уу? Таньдаггүй айл яаж хүлээж авч вэ? Нэг хонолж илг. Амир их нөө хэцүү байсан. Тэгээд өглөө гараал тэгэл орой хүрээр орж ирдэг байсан. Тэгээд танарт баярлаа гэж хэлье. Өглөө хаагур хайдаг байсан гэж байна. Энэ хайдлын гол модор зөндөө газар яваагүй газар гэж. Ингээл ажлынхаа усуудтай тэгэл таршины газар зөндөө газар төс тэгэл олдоогүй. Та нарт бүгдөөнд нь баярлалаа гэж хэлье. Энэ том ээж хаяал загнаа тэгээд оддээ. Тинхээр нь 2 3 өдөр тинээ тэгээд 2 өдөр удаа тинсахгүй тэр үед нэг л зодсон. Тэгээд сүүлийнх дээр нь зодог гэсэн чинь тэр үед нь л найстайгаа явж байгаа л би төрлөө гэл тэгэл явдаг.
Амьдрахын эрхэнд хүүг сургуулиас нь гаргаж ийхүү сурах орчингийг хязгаарлаж хүчирхийлэл болоод таагүй уур амьсгалд амьдруулж байгаа нь дөнгөж ухаан орсон бяцхан хүүг гэрээсээ дайжихад хүргэсэн гэдгийг дээрх мэдээлэл харуулж байсан юм а. Нөгөө төгөөр эцэг их хэмээх эрхэм үүрэг хүлээсэн аав ээж нар нь хүний хорвоод хүн болж мэндэлсэн бяцхан хүүхдийн ирээдүйн замыг хар бараанаа зурж байгаа бодит жишээ энд харагдаж байна. NBS-ээр